Орой мэндийг хүргэн үзэгчдээ парламент телевизэнд байр суурь нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргье. Өнөөдөр энэ зочноор Монгол Цэргийн нэгдсэн холбооны удир зөвлөлийн гишүүн эмэгтэйчүүдийн клубын тэргүүн Отгонбаяр оролцож байна. Өдрийн мэнд. Сайн байна уу? Сайн байна уу? Эрхэм хүндэт үзэгчид сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас бэлтгэл чөлөөндөө гарсан эмэгтэйчүүдийн клуб гэдэг байгуулсан байгаа. Тэгэхээр яг энэ клубийнхаа үйл ажиллагаа болон хизээ байгуулагдсан талаар мэдээлэл өгөхгүй юу? За, Монгол Цэргийн нэгдсэн холбоо гэж ийм төрийн бас байгууллага байдаг. Энэ дэргэдээ эмэгтэйчүүдийн клуб болон олон гишүүн байгууллагуудтай ингэж ажилдаг. Нийгэмдээ зорилго нь болохоор их оронч үндэсний үзлийг бахархлыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, ард иргэдийг соён гэгэрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал, эв нэгдлийн хангах, бэхжүүлэх үйлсд төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах зорилготой байгуулагдсан. Энэ байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд оролцоогоо нэмэгдүүлж ингэж үүсгэн байгуулж ажиллаж байгаа ийм байгууллага байгаа. Тэгэхээр үүсгэн байгуулагдсан хугацаа нь хэдэн он байна? За, эмэгтэйчүүдийн байгууллага нь 2019 оны 6 сарын 1-нд төрийн цэргийн байгууллагын болон хууль сахиулах байгууллагуудаас бэлтгэл чөлөөнд гарсан бэлтгэл үүрэгтнүүд энэ клубыг санаачлан үүсгэн байгуулсан байдаг. Тэгэхээр сонирхолтой юм л да, мөрцтэй эмэгтэйчүүд ялангуяа тий. Тэгэхээр цэргийн байгууллагыг бид нар төсөөлөхдөө ерөнхийдөө дандаа эрчүүдээр төсөөлдөг. Тэгэхээр тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоо бас их байдаг бах. Тэгээд яг энэ холбоо үүсгэн байгууллагад хичнээн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Яг ямар үйл ажиллагаа ажиллаж байна? Ер нь гишүүн гэхээр Монгол Цэргийн нэгдсэн холбоо манай том байгууллага маань бол 100 мянга гаруй гишүүнтэй. За, эмэгтэйчүүдийн клуб нь одоогийн байдлаар 3000 гаруй идэвхтэй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. За, эмэгтэйчүүд бол энэ нийгмийг сайхан байлгахад бол эмэгтэйчүүд энэ оролцоо маш чухал үүрэгтэй. Тийм учраас бид бол энэ байгууллагыг байгуулсан байгаа. Тэгэхээр онцлог нь гэвэл бэлтгэл чөлөөнд гарсан эмэгтэйчүүд гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь насны хувьд гэвэл их онцлогтой цэргийн байгууллагын тийм илүү залуудаач гэдэг юм тэтгэвртэй гарчдаг тийм бэлтгэл чөлөөндөө гардаг гэж ярьж байгаа. Тэгэхээр яг бэлтгэл чөлөөндөө гардаг нас нь эмэгтэйчүүдийн хувьд хэд байна? Тэгээд чөлөөндөө гарснаас хойш яг юу хийвэл илүү тохиромжтой энэ манай эмэгтэйчүүд? За, яг ер нь төрийн цэргийн байгууллагатай ажиллаж байгаад нэг 20 жил хуулиар бол 20 жил ажиллаад ингээ хуулинд нэмэлт өөрчлөлтүүд ороод ингээд ирэхээр бол хамгийн бага 38-аас эхлээл ингээд бэлтгэл чөлөөнд гарчиж байгаа. 38 наснаас. За, тэгээд ингээ ажиллаж явах хугацаанд бол батлан хамгаалах яамны бодлогод ч гэсэндээ эмэгтэйчүүдийг тэтгэврт гарахаас өмнө тангараг өргөөд тий ингээд ажиллаж явах хоёргүй сэтгэлээр ингээ албан үүргээ гүйцэтгээд ажиллаад бэлтгэл чөлөөнд гарахад бид нарыг нийгэмшүүлэх гэдэг юм уу нийгэмшүүлэх гэж ярихаар адилхан байх болох тий. Гэхдээ энэ дараагийн амьдралд нь бэлтгэх ийм энгийн амьдрал руу шилжин ороход бэлтгэхт нь ингээд бэлдэж сургалтанд хамруулж дараагийн ажлаа эхлүүлэхэд нь гэж бэлдэж гаргадаг байгаа. За, ер нь бол урд нь ийм төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ийм эмэгтэйчүүдийн клуб холбоод бол ер нь Монгол улсын хэмжээнд бол байхгүй. Би нэг бол баттай хэлж чадна. Энэ 19 оноос анх байгуулагдсан манай клубээр дамжуулаад олон сайн дурын хүмүүлгийн ажлуудыг эмэгтэйчүүд маань нэлээдгүй хийж ирж байгаа. Энэ нь бол энэ манай клубын зорилго болоо зогсохгүй нийгэмд оруулж байгаа бас бидний хувь нэмэр байгаа. Тэгэхээр бэлтгэл чөлөөндөө гарлаа. За, эмэгтэйчүүд маань хувийн бизнесүүдийг хийж болох нь холбоот байгуулад бизнес хийх юм уу өөр төрлийн орлогожуулах гэж ярина л да тий. За, орлого тэтгэврээс гадуур орлого гэж ярьж болно тийм ээ бэлтгэл чөлөөнд байгаа улсууд. Дээрэс нь бидний ерөнхий үйл ажиллагаа маань зөвхөн ингээд бэлтгэл чөлөөнд гарсан ахмадуудаа чиглэсэн үйл ажиллагаа гэхээс илүүтэй ажиллаж байгаа цэргийн албан хаагчдын ар гэрлүү чиглэсэн ажлуудыг өсөлгөө явуулдаг. Яг гэвэл тэд нар маань ажилтай орлоготой ингээд ар гэр нь юм байх юм бол өөр гүйцэтгэх чадвар тий өөр гүйцэтгэх боломжууд нь ингээд бүх юмнууд нь илүү их юм амар тайван албан үүргээ гүйцэтгэх боломж нь нэмэгдэнэ гэдэг үүднээс бид нар ар гэрлүүн чиглэсэн ахмадууд руугаа чиглэсэн өрг толгоос ээжүүд, хүүхдүүд, залуучууд
гэх мэтчлэн одоо бүхэл одоо нийгмийн давхрууд руу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртэл чиглэсэн ажлуудыг бид нар хийж явуулдаг. Одоо ямар ажлуудыг бид нар төлхөө хийж ийнэ гэвэл нэгдүгээр бид нар ажлын байранд зуучлах. Хоёрдугаарт одоо тэднийг тэтгэврээс гадуур орлого олоход нь одоо сургалтуудад хамруулдаг. Хабын сургалт, А3-ын сургалт. Тэгэл одоо менежментийн сургалт, ойжуулалтын сургалт, тоогооч их, мужааник гэх мэтчлэн ингээд ижил төстэй байгууллагуудтайгаа хамтраад эднэрийг одоо дараагийн мэрэгжил ур чадварт нь одоо дадлагжуулах юм ажлуудыг бол төлхөө хийдэг байгаа. Тэгэхээр 3,000 эмэгтэй за насны хувьд ч бас тэтгэврт гарсан гэж хэлж байгаа боловч залуу хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр 3,000 эмэгтэйчүүдийг яг хөө миний бодлоор ингэж харж байна маш том ажиллах хүч байна. Хөдөлмөрийн зах зээлийн бас нэг юм том хэсэг байна гэж хараад байна л да. Тэгэхээр за түрүүн та хэлжсэн шүү дээ нэг холбоот байгуулад хөршийн холбоочуд юм уу ингээд уялдаа холбоот явуул илүү одоо үр дүнтэй гэж харж байгаа. Ер нь яг юм бодиттой хийгдэж байгаа ажлуудаас томилж ирж байна. Томилж ирвэл за бид нар ер нь ахмадууд ингээд тэтгэврт гараад одоо мэдээж ирэх зарим хүмүүс маань одоо хүүхдүүдтэй тусдсан болоо залуучуудаа тусдамлаад өөр хүүхдүүдийн одоо цэцэрлэг сургуульд зөөх ажлуудыг төлхөө хийж байгаа шүү дээ тий. За тэгвэл бид нар одоо ижил төстэй байгууллагатайгаа хамтраад ямар ажлуудыг төлхөө хийж явуулж болох вэ гэдэг дээр одоо бас судалгаануудыг бид нар хийж байна. За би одоо жишээ ярихад бол бидний одоо энэ хэрэгжүүлж хийх байгаа төсөл хөтөлбөрүүд дээр нэгдүгээр залуучуудыг дэмжих, хоёрдугаарт нь хөршийн холбоог сайжруулах, гуравдугаарт нь замын төвчрлийг бууруулах гэх мэтчлэн юм олон аж тустай ажлуудыг бид нар хийж болох юм байна гэж хараад ахмадуудыг одоо энэ төрийн бодлогоч бай, энэ яамдын бодлогууд бол хөндрүүгээ чиглэсэн ээлтэй сайхан бодлогууд бол гараад байна тийм ээ. Хүүхд хамгааллын чиглэлээр, ахмадын чиглэлээр ингээд олон ажлууд эдгээр хоорондоо уялдаад ирэх юм бол маш нийгэмд үр өгөөж илүү өгөх юм байна гэдгийг бид нар олж хараад байгаа байхгүй юу. Тийм учраас одоо Ахмад Утганбаяр гэж Ахмад байлаа. Энэ Ахмад одоо залуучуудаа дэмжиж ажиллая гэх юм бол ойр тавьда одоо ойрхон сургуультай одоо би ачаагаан зөөдөг байлаа гэж бодсон шүү дээ тий. Тэгэх юм бол хөршийнхөө 3-4 хүүхдийг би хүүхдтэйгээ хамт өглөө өргөж өгöd орой авчилт. Ингэх юм бол чи миний хөрш байлаа гэхэд та бол итгэл амар одоо нэг 5 цагтаа уралдаж төгжрөл үүсгэж хүүхдийн сургууль цэцэрлэг рүү тавих гээд ах шаардлага үүсэхгүй тийм үү? Ингээд нөгөө төгжрлийг бууруулахад хойно юм ажиллана. Чи тэр хөршийн холбоо сайжирч штэ. Ягаад гэвэл чи намайг мэдэн штэ. Йоо манай энэ хөрш чи Утганбаяргийн хөршин байдیں۔ Энэ хүүхдээ байнга зүүж идэ. Ийм хүн байдаг гэдгийг чи мэдж байгаа учраас надад угаасаа судалсан учраас надад итгээд хүүхдээ чи надаар зөөлгөж болж шин. Тийм үү. Тэгэхээр юу төгжрөл буурч байна. Бид нэр залуучуудаа дэмжиж байна. Хоёрдугаарт одоо нөгөө хүүхэд хамгаалагч нар гээл одоо нөгөө улсаас нэг тодорхой хэмжээний 280 жилүүдээ төгрөг аваад тэгээд нөгөө сургуулийн ойр орчимд нэг эргүүл хийдэг штеп. Тэгвэл бүр хүүхэд хамгаал бүр найдвартай болж байгаа зү. Нэг цөөхөн хүмүүс тэрүүнд ягаад ахгүй бүр хурч үйлчлээд бүр дайжаа бид нар сайн ярих юм бол одоо нөгөө цалинтай ээж хөтөлбөр гээл нэг 50,000 төгрөг гэдээ яриад байгаа штеп. Тэгвэл тэр залуу ээжүүд ч гэсэндээ өнөөдөр нар юу яаж болно шүү дээ. Хүүхдээ тэртээ тэр сургуульд зөөж өгч явах та өглөө 1 цаг, орой 1 цаг, нийтдээ өдөрт 2 цаг л зарцуулна шүү дээ. Тийм учраас хүүхдээ зөөж өгчөөд буцааж ингэж яачаад тэрнийхээ юунда хүүхд хамгааллын мөнгөийг цалинтай ээж дээр нэмээд авчил та. Тэгвэл орлого нэмэгдэн шүү дээ тийм үү. Гэх мэтчлэн бид нар бас энэ төрийн бодлогоодыг бас хооронд нь уялдуулж ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр бас анхаарч ажиллаад байгаа. Ер нь бол Монгол Цэргийн нэгдсэн холбоо гэдэг энэ байгууллага маань одоо төр засаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтраад эмэгтэйчүүдийн оролцоо, тэгш ирэх, эрх зүй ингээд одоо бэхжүүлж сайжруулсаар ингээд ажиллаж байгаа л да. Тэгээ энэний илэрлэл нь одоо энэ хажуудаа эмэгтэйчүүдийн клубтэй байгаад энэ одоо тэтгэвржүүлэнд гарсан эмэгтэйчүүдийг энэ сайн дурын болон хүмүүнлэгийн ажилд татан оролцуулж байгаа нь бол одоо нийгэмд оруулж байгаад бас том хувь нэмрэл гэж боддог шээ. Тэгэхээр нэг ийм яриа байдаг л да. За энхийн цагт манай улсыг бол энхийн статустай улс орн гэж ярьж штэ. Тэгэхээр энхийн цагт цэргүүдийн ачаал бага байна. Тэгээд маш эрт тэтгэврч хөлөөндөө гараад тодорхой хэмжээний дэмжлэг тусалцаа санхүүгийн тусалцаануудыг бид юм одоо энэ салбарынханд маш их зориулж байгаа нэг талаараа буруу гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ тал дээр та
Энэ бол өстой туйлын буруу ойлголт гэж би боддог. Яагаад гэвэл одоо энэ төрийн зэргийн хууль зохиолох байгууллагт ажиллаж байгаа албан хаагчид бол байнгын бэлэн байдалд байх ёстой. Тэрвээрээ одоо мэрэгжил ур чадвараа дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаагаар бие бэлтраа хөгжүүлэх те ингээд зэвсэг техникээ эзэмших ийм олон үүргүүдийг одоо тэд нар давхар хүлээж бэлтжих ёстой. За жишээлбэл муугар бодлогт дайн боллоо гэхэд өнөөдөр нэг цэргийн албан хаагчийг чи удаангүй би чиний араас буудна гэж хэлэхгүй шүү. Тийм учраас тэр хүмүүсийг одоо байнгын бэлэн байдалтай байлгаж, байнга ингэж одоо хүмүүс одоо ингэж одоо батлан хамгаалах юм үйл ажиллагааг юм хялбар харагдаж байгаа нь одоо тэд манай энэ цэргийн албан хаагчид чадварлаг, мэрэгжлийн ийм мундаг хүмүүс байдаг болохоор л энэ салбарыг ийм нийгэм их ийм одоо амархан ийм байна л гэж хараад байгаа юм болоо да. Тэгэхээр бол энэ бол буруу ойлголт шүү. Тийм учраас энэ төрийн зэргийн байгууллагт ажиллаж байгаа хүмүүсийг бол хайрлаж авах хэрэгтэй юм шүү. Тэд нар одоо бол тэгэл тушаалаар ажиллаж идэг бас ингээ хуулиараа бас өөрийнхөө эрхийг бас хязгаарлуулсан байж идэг. Тэгээд арга гэрийн хувьд бол бас тэгээд бас жинхэнэ нөгөө нэг гэр бүлийн ийм сайхан уур амьсгалыг одоо бас 100% ингээд насан туршдаа бүрдүүлж ажиллаж амьдарч чаддгүй. Ингээд аав нь юм уу ээж нь одоо ингээд инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээл хүнд нөхцөлд нэлээд ажиллаж байна бүр дэлхийд ингэж ажиллаж байна. Монгол улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө бас цаг наргүй хөдөлмөрлж байна. Тийм учраас энэ хүмүүсийг бас хайрлж хүндэтгэж байгаарэ гэж хүсмээр байгаа. Тэгэхээр танай клубын хувьд гэвэл за тэтгэврчлүүлээнд гарсан ахмадуудын клуб гэж нэрлээд байгаа юм л да. Тэгэхээр ижил төстэй ахмадуудын байгууллагууд байдаг л да Монгол улсад Тэгэхээр энэ байгууллагуудтайгаа яаж уялдаа холбоотой хамт ажилладаг вэ? Яг нэгдээд нэг юм том бүтцсэн олчвол бас нэлээ их ажлуудыг нуглах ч гэдэм асуудал шийдвэрлэх боломжтой харагдаад байгаа байхгүй. Тэгээд танай уялдаа холбоо ямар вэ? За манай байгууллага ер нь бол гадаадын хамтын ажиллагаатай дотоодын одоо энэ төрийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтайгаа бас уялдаа холбоотой ажилладаг. За энэ хүрээнд одоо жишээлбэл гадаадын томоохон ажлууд гэх юм бол одоо Солонгосын ахмадын холбоотой хамтраад одоо иргэдийнхаа одоо нүдний харааг одоо онцлуулах, харааны шилийн тохируулах ийм үйлчилгээг жил болгон тогтмол хийдэг. Одоо бараг 6000 гаруй хүмүүст үйлчилсэн байгаа. Хурц үйлчилсэн байгаа. За дээрэс нь одоо энэ Орос улбаны улсын дайчин нөхөд гээд төрийн бас байгууллагатай хамтран ажилладаг. Дэлхийн ахмад дайчтай холбоо гэж ийм том байгууллага байдаг. Энэ холбооттой бас гишүүнчлэр одоо орсон байгаа. Тэгээд ер нь одоо хөрш орнууд болон одоо гадаадын байгууллагууд улс орнуудтайгаа одоо ахмадын холбооттой уялдаа холбоотой ажиллах тал дээр одоо санал хүсэлтүүдээ бас явуулсан ингээд одоо байж байгаа. Дотоодын одоо энэ иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагуудтай яаж хамтарч ажиллаж байна гэвэл одоо гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам одоо ахмадын одоо төрийн цэргийн цэргийн тэтгэврийн тухай хуулинд одоо нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр бас манайхс хамтран ажилласан. Одоо цаашдж ажиллаж байгаа. Тэгээд одоо түрүү миний ярьсан тэр хөтөлбөр болгож ярьсан зүйлсийг хөтөлбөр болгож иргэний нийгмийн байгууллагуудтайгаас хамтран ажиллахаар ингээд бас ажиллаж байна. Тэгэхээр саяхан ерөнхий сайдын нэг мэдээлэл өгсөн л да. За орон нутгийн ялангуяа охтуудыг эмэгтэйчүүдийг 18 нас хүрэнгүүтлэн цэргийн албанд явуулвал ямар вэ? Эсвэл ягаачгүй бас гэр бүл зохиогоод төлөвлөгөө гэр бүл зохиогоод одоо хүсээгүй одоо юм шийдвэр гаргаад байна гэсэн ийм мэдээллийг бол хийсэн шүү дээ. Тэгэхээр ер нь охтуудыгаа бүсгүүчүүдийг манай улс цэргийн албанд албан хүчирчүүд юм ямар нэгэн байдлаар татах нь зөөс нь хэрэггүй. Нэг талдаа хүмүүс ярихдаа манайх цэргийн нөөц бага учраас эмэгтэйчүүдийгээ ч гэсэн бас цэрэгжүүлсэн бас ийм хөгжүүлж авбал ашигтай гэж харж байгаа. Нөгөө талаас бас эсэргүүцээд байгаа л да. Тэгэхээр таны хувьд эмэгтэй одоо яг энэ батлан хамгаалах салбарын эмэгтэй хүний хувьд одоо танаас та юу гэж харж байна энэ асуудал? За миний бодлоор бол энэ бол үе шаттайгаар хэрэгжээд явж байгаа шүү дээ. Ер нь бол батлан хамгаалах яамны одоо эмэгтэй зэрэг албан хаагчдын тоо бодвол одоо
тэдэн хувиар тэдэн жил тэдэн хувиар нэмэгдэнэ ч гэдэг юм бодлого нь явагдаад байгаа гэж би бол хардаг. Ер нь бол эмэгтэйчүүдийг бол хоморголон одоо цэргийн албыг хаалгана гэх юм бол болохгүй гэж би харж байна. Яг гэвэл эмэгтэй хүмүүс энэ улс орны одоо хүү амын нөхөн мөрчхийн бодлогот ч юм уу те нэг бол одоо энэ нийгмийн одоо уян зөөлөн байх ийм чанар ч юм уу алдагдах магадлал маш өндөртэй. Тэгэхээр энэ бол бас эмзэг сэдв. Энийг би яриад байгаах ч юм бас сэдв биш тий. Тийм учраас энэн дээр бол бас нэлээ болгоомжтой л хандах хэрэгтэй асуудал гэж харж байна да. За танай клубын алсын хараа гэж байгаа хэл 5 жил 10 жилийн алсын хараа тавьсан байдаг баг. Тэгэхээр алсын хараан дээр та нар юу тусгаж харж байна? За алсын хараа нь бол одоо ер нь эмэгтэйчүүдийг одоо цэргийн албанад гараад ирэнгүүт нь хаагаад тэтгэр бэлтгэл чөлөөндөө ингээд гараад ирэнгүүт нь бид нэр эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулад за энэ тэдэн эмэгтэй эрүүл мэндээр тэнцэж байна. За энэ хүмүүсийг одоо Монгол улсад одоо хүний нөөц хомсдолтой байгаа газрууд руу тий ажилд зуучлах. За энэ эмэгтэйчүүд одоо жоохон эрүүл мэндийн хувьд жоохон тоглолттой байна. Энэ хүмүүсийг одоо эмнэлгийн тусламж үзүүлээд тий эрүүл болоод ирэхээр нь дараагийн ажилтанд зуучлаач гэдэг юм уу тий. Ингээд ер нь бол энэ залуу гарч ирж байгаа энэ боловсон хүчнүү мэрэгшээд одоо эдгээр чинь бол одоо их чадвартай гарч ирж байгаа шүү дээ. Бэлтгэл болоод гараад яг л одоо нөгөө тэнд одоо ер нь энгийн байгууллагууд цэргээс тэтгэврт гарсан хүмүүсийг авах айгүй дуртай байдаг. Яагаад гэвэл цагаа барьдаг, хүний өвөг даадаг, ачаа алдаах чадвартай гэх мэтчлэн олон чадваруудыг эзэмссэн. Яг уу тэдний нэг өрөөсгөл тал нь бол яг гэвэл одоо нөгөө өөрийнхөө нөгөө тусгай чиг үүргийн мэрэгчлүүдээ бол маш сайн эзэмссэн. Одоо нийгэмд арай нөгөө түлхүү байдаг одоо жишээлбэл санхүүч гэдэг юм уу те. Нэг бол одоо технологич гэдэг юм уу одоо ийм нөгөө нийгэмд арай илүү их байдаг ийм мэрэгчлүүдийг одоо эзэмшээгүй байдаг учраас тэдрийг ингээд эрүүл мэндийн хувьд эрүүл болгоод мэрэгшүүлээд тэгээд дараагийн салбарт нь ажлын байранд нь зурчлах байсан гэж нэгдүгээр тодтой. За хоёрдугаарт нь бол зорж ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь бол одоо ажиллаж байгаа цэргийн албан агчдын арга гэрийнхэнд одоо ажлын байранд зуучлах. Ер нь ингээд бодоод хахад энэ нийгэм эдийн засгийн байдал энэ одоо мэдээллийн их урсгалуудаас болоод энэ хүмүүст яг энэ өөрт хэрэгтэй мэдээллээ нийгмээс ерөөс олж авч чадахгүй байгаа юм шиг надад санагдаад идэг. Тийм учраас энэ үнэн зөв мэдээллийг тэднэрт хүргэх. Яагаад үнэн зөв мэдээллийг тэднэрт хүргэж ийнг бол энэ төрийн байгууллагуудын одоо хэрэгжүүлж байгаа иргэдтэй хэрэгжүүлж үйл ажиллагаанд оролцуулж байгаа олон одоо нөгөө үйлчлэгээнүүд байд юм байна шүү дээ. Одоо жидүү тий гэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ч гэдэг юм уу. Нэг бол одоо энэ халамж үйлчлэгээч гэдэг юм уу. Хүмүүс одоо энэ төрийн байгууллагын үйлчлэгийг ингээд мэддэг. Жидүү гэж байдаг гэж мэдж байна. Халамж үйлчлэгээ гэж байдаг гэж мэдж байна. Тэгсэн мөртлөө яг нөгөө нэг дотор нь ямар үйлчлэгээ байдیں۔ Тэр нь надад ямар хэрэгтэй юм. Миний аав ээжэд ямар хэрэгтэй. Миний ах дүүд ямар хэрэгтэй юм те. Миний хурцд ямар хэрэгтэй. Миний өвөө эмээд ямар хэрэгтэй гэдэг ийм мэдээллүүдийг ерөөсөө авдаггүй. Ер нь ингээд сошиалар дандаа хар маасын мэдээллүүд ингээд муухай мэдээллүүд их яваад байгаа болохоос өнөөдөр өөртөө амьдралдаа хэрэгтэй мэдээлэл авъя. Би хөдөлмөр одоо гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын ямар ажил хийж гин, ямар тендер одоо төсөл хөтөлбөрүүд зарлах гэж байна те. За батлан хамгаалах салбар одоо иргэдэд илтээ ямар үйл ажиллагаанууд явуулж байгаа юм ч гэдэг юм одоо ийм үнэн зөв мэдээллүүдийг яг өөртөөхөн сайтаас илүү авч чадахгүй байнуудаа л гэж би хараад байгаа. Тийм учраас энэ мэдээллүүдийг л одоо төрийн байгууллагын ажилчдаар дамжуулаад иргэдэд ингээд үнэн зөв мэдээллийг түгээн дэлгэрүүлэх ажил руу бас чиглэж ажиллаад байгаамаа манайх. Тэгэхээр энхийг сахиулах ажиллагаанд манай эмэгтэй цэргүүд бас их явдаг тий. Тэгэхээр одоогийн байдлаар хэд орчим эмэгтэй цэргүүд маань бас энэ ажиллагаанд явчаад байна. За би ер нь батлан хамгаалах салбарт ажиллаж байгаад одоо бэлтгэл жилэнд гараад 9 жил болчихжээ. Тэгэхээр би энэ нарийн тоо баримттай ийм юмнуудыг бол би бол мэдэхгүй. Гэхдээ ер нь бол энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэйчүүд маш сайн оролцож байгаа. Энэгээрээ ч одоо энэ Монгол улсын энэ цэргийн албан агчд бол дэлхийд бол маш нэр хүндтэй явж байгаа батлан хамгаалах салбар. Нэлээдгүй хүнд байх тий. Хүнд байлгүй яг хөө тэр чинь мэдээж эрэг тэр дайны талбарт одоо буу
шийднэм тийм бууны дуу чимээнд ингээд одоо үүр гүйцэтгэнэ гэдэг чинь сэтгэл зүйн хувьд тий. Ер нь тэгээд эргэж ирэхээч мэдхгүй л явж байгаа хүмүүс шүү дээ. Ер нь тий. Бас л ер нь ингээд батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа цэргийн албаагчид амь бие үл хайрлан батлан хамгаалнаа гэж тангараг өргөөд ажилдаг. Эмчнэр бол юу гэж ажилдаг вэ? Тэ? Эмчнэр бол одоо эрүүл мэндийн талаас нь тий одоо цагдаагийнхан гэхэд одоо нийгмийн хэв журмыг сахиулах гэж ингэж тангарагууд өргөдөг тий. Ганцхан амь бие үл хайрлан батлан хамгаалнаа гэж энэ батлан хамгаалах салбарын цэргийн албаагчид бол тангараг өргөдөг. Энэгээр бас онцлог байдаг. Тэгэхээр эндээс харахад ойролцоогоор 30,000 орчим бэлтгэл цэрэг эмэгтэйчүүд маань одоо чөлөөнд гарсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 3,000 орчим өөдрөгөр харуул 3,000 орчим ажиллах хүчин байгаа ч юм шиг тий. Тэгээд эдгээр ажиллах хүчнүүдийг шууд нэгдсэн холбоодод үүсгээд жижиг дунд үйлдвэрлэлээс хөрөнгө оруулалт дэмжлэг яралтай татаад бизнес эхлүүлээд аль нэг салбараа ингээд тэр чигт нь хөдөлгөөд аваа явах юм бас гарц харагдаж байна. Та нар энэ тал дээр ажилладаг уу? Энэ тал дээр ажиллаж байгаа. Тэгээ харин дөрөв нөгөө бид орсон шүү дээ тий. Нөгөө хабын сургаалт тий А3-ын сургалт тэгэл мужаа ойдол гэл эднэр ийм сургалтуудад хамрагдаад тэгээд энэ одоо халан бүж үйлчилгээний эхэлцүүдээс зарлагдж байгаа одоо төсөл хөтөлбөрүүд ахмадын зөвлөх үйлчилгээ ч гэдэг юм уу тий. Ийм зөвлөх үйлчилгээнүүдэд одоо ахмадуудаа зурчилж тэтгэврээс гадуур орлогыг нэмэгдүүлэх тал дээр л анхаарал ажиллаад байгаа юм. Яг энэ салбарт цэргийн хүн болёо гэж шийдсэн одоо охтууд байж болно шүү дээ тий. Тэгэхээр яг юунаас эхлэх ёстой гэдэм бэ? Заавал одоо тавигдах хэдэд шаардлагууд байдаг бах тий. Тэгээд яг цэргийн мөрцтэй эмэгтэй хүн байхаа одоо давуу тал болон жоох юм хүн сул талууд нэг юу байдгийг. За эмэгтэй цэргийн албаагч бол одоо өргөсөн тангарахтаа үнэнч байж одоо ирчүүдтэй мөр зэрэгцээд тий хоёргүй сэтгэлээр одоо албан үүргээ гүйцэтгэхийн хажуугаар арга гэрийн амьдрал тий яг одоо үр хүүхдүүдээ зайшгүй ингээд авч яваад ингээд явж байгаа нь бол үнэхээр бахархалтай. Хүнд ачааны хажуугаар одоо үр хүүхдээ тий авч явж байгаа. Дээрээс нь өргөдсөн тангарахтаа үнэнч байж тэр инхийг дэмжих ажиллагаанд тий арга гэргийн үр хүүхдүүдээ ингээд орхиод тэр өөр гүйцэтгэхээр явж байгаа байдал нь тэр бол бахархгүй байхаар энэ хүмүүсийг одоо тэгээд ингээл бэлтгэл жилээнд гараад ирэхээр одоо нөгөө одоо аль фааж байгаа залуучуудаа харахаар догдлоод тэднийг бүр улам л хайрлаад идэв шүү дээ. Ер нь хар тасуулбар хайр өрөөл одоо тэд нартэй одоо сайн дэмжлэг болж ажиллах юмсан гэж л ингээд одоо сэтгэдэг юм да бид нар ч. Цэргийн салбарт одоо ажиллахаар шийдсэн одоо охтууд маань яг хаашаа ханддаг. За цэргийн сургуульд орё гэх юм бол одоо мэдээж хэрэг батлан хамгаалах сургууль гээд одоо мэрэгжлийн албаагчдыг бэлдэх чинь тий. Дээрээс нь одоо батлан хамгаалах салбараас зэвсэг төвчнээс одоо бодлого шийдвэрийн дагуу гаргаж байгаа одоо сургалт дамжаанууд тий. Эднэрт нь одоо хамрагдаад ингээд явах юм бол одоо илүү энэ мэрэгжлийн түвшинд бэлтгэгдэж дараагийнхаа тэр өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд нь одоо чухал үүрэгтэй болно л доо. Тэгэхээр эмэгтэйчүүд бол аль бахта сахилгатай байх хэрэгтэй тий. Одоо хамгийн гол нь өөрөө хувийн сахилгатай байх хэрэгтэй. Дээрээс нь маш зорилготой байх хэрэгтэй. Зорилгынхаа төлөө шургуу хөдөлмөрлөдөг тий тууштай байх хэрэгтэй. Энэ одоо манай энэ Монгол цэргийн нэгдсэн холбоо гэж том байгууллагын яг одоо хүмүүс ингээ сайн харах юм бол яг өөр ингэсэн их орныхаа төлөө тангараг өргөсөн зорилготой түүнийхэн төлөө тууштай ингээд хөдөлмөрлөөд ирсэн ийм ахмадууд энэ байгууллагыг үүсгэн байгуулж ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ийм одоо олон ийм сайхан мэрэгчлэрээ ажиллаад олон жил ажиллаад ирсэн ийм хүмүүс маань нийгэмдээ одоо илүү үлгэр дуурайлттай илүү одоо бас нийгэмдээ одоо дэм тус болсон олон сайхан сайн дурын хүмүүлгийн ажлуудыг энэ л одоо хүн бүрт хүрнэ гэхээр одоо манайх чинь арай л барахгүй л дээ тий. Гэхдээ л сэтгэл манаас байгаад байгаа байхгүй. Тэгж ажиллах байсан гэсэн урам зориг энэ ахмадуудад байдгийг. Тэгэхээр ахмадууд гэж яриад байна. Тэгэхээр 30-аад настай хүмүүстийг бас ахмадууд гэж ярь бас. Гэхдээ одоо ингээ нөгөө хөдөлмөрийн хуулинд чи одоо нэг юу ячлаа штэ залуу ахмад. Ахмад гэдэг ингээд одоо бас
нэршлүүдийг бас ингээд энэ жилийн хуулинд нь одоо тусгаад өгсөн байгаа тий. Тэгэл одоо тэрүүн дээр одоо байгаа юм чи одоо залуу ахмадууд гэж ярих уу тий. Нийт одоо хиллэг маань ахмадууд болохоор тэгэл одоо ахмадууд гэдэг. Тэрнээс одоо чинь арай л бас ахмад гэж хэлэхэд бас тий. Өрөөсөж байгаа тийм байна. За тэгэхээр танай клубын хувьд гэвэл хамгийн сүүлийн үеүүдэд онцлог яг ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа вэ? За бид нар олон сургалт арга хэмжээний зохион байгуулсны үр дүн дээр одоо бид нар залуучуудтайгаа хамтраад S&B гээд нөгөө ерөнхийлөгчийн зарласан цагаалт хөтөлбөрийн хүрээнд брэнд үүсгэсэн байна. За энэ нь болохоор Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэрүүн Жарахаа гээд багаан малчин Чойжмцын Баярат гээд малчныхаас хоньны ноосыг худалдаж аваад. Тэгээ хоньны ноосоо авцраад бид нэр үйлдвэрт өгөөд үйлдвэрийн нөгөө технологиудын судалж агаад хамгийн гоё технологитой одоо өмд цамц оймсуудыг одоо бид нар хийлгүүлээд тэгээд энийгээ ингээд хамгийн анхныхыг бид нэр оймснуудаа Японд руу гаргасан байгаа. Маш таашаалтай хүмүүс маань хүлээж авч байгаа. Тэгээд тэрнийхээ яарлагын дээр нь бид нар нөгөө малчтайгаа урамшуулж малчтайгаа ингээд юу яханд бол дээр нь одоо яг энэ нөгөө Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэрүүн Жарахаа багийн малчин Чойжмцын Баяратын хоньны ноосыг худалдан авч эмэгтэйчүүдийн клуб захиалгаар үйлдвэрлэв гэдэг ингээд бичээд тэгээд ингээд нөгөө малчиндаа үзүүлэхгүй юу. Тэгсэн чинь малчин айгүй баярлдаг юм байна. За. Өөрийнхөө нөгөө хоньны ноосоо ингээд тушаачдаг тий. Өөрийнхөө түүхэн идэвхтэй тушаагаад хаана юу болж байгааг нь одоо бол ерөнхийд нь бол мэдж байгаа ч гэсэндээ өөрийнх нь нөгөө нэр бол гарах байгаа шүү дээ тий. Тэг яг ингээд хаягжуулаад ингээд ирэхээр айгүй их баярлдаг юм байна. Тэгэхээр энэ бас нэлээд гоё үр дүнтэй ажлууд болоод явж байгаа. За дээрэс нь одоо бид нар манай хүүхнүүд маань одоо өөрсдөө энэ ногоогоо тариалсан ногоонуудаараа одоо айгүй гоё бас брэнд үүсгээгээд одоо хөдөлмөрлөд явцгааж байна. Тэгээ удахгүй бас энэ намар бид нар бас нэг өөрсдийн брэндээ бас үүсгэхээр ингээд зориод ажиллаж байгаа. За дээрэс нь болохоор бид нэр хөгжлийн бэрхшээлтийн хөгжлийн ерөнхий газартай эрх хүлэг хаан нийгэмлэг гэх төрийн бас байгууллагатай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор тэгштүүрэн гэдэг энэ фестивалыг урлагийн фестивалыг жил болгон зохион байгуулж явуулдаг. За энэ арга хэмжээнд бол одоо 70 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцдог урлагийн авьяастай хүмүүс. Тэгээд энэ хүмүүсийг ингээ оролцуулаад явж байхад 2 дахь жилдээ энэ жил 3 дахь жилдээ бид нар дахиад зохион байгуулна. Энэ 12 сарын 1-нд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулж бид нар энэ арга хэмжээг зохион байгуулдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань маш сайхан хүлээж авдаг юм байна. Эднэрийг одоо чиглэсэн энэ аягүй гоё ажлыг би бас энэ хариуцсан яамд энэ байгууллагуудтай нь яриулж агаад энийг ингээд бүр гоё хөтөлбөр олгоод зуны уйлралтын жуулчдад энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урлагийн тоглолтыг үзүүлдэг байх юмсан гэж бодоод байгаа. Одоо тэгээ энийгээ бид нараас ажил хэрэг болгож холбогдох яам алтан тушаалтнуудад нас хүсэлтэй гаргая гэд ингээд зориод явж байгаа. За дээрэс нь одоо манай ахмадууд одоо зөвлөх үйлчилгээнд бас хамрагдаад явж байгаа. Хамрагдахаар одоо ингээд бэлтгэл нодны хамрагдсан. Одоо энэ жил бас хамрагдахаар одоо бэлтгэл ажлыг хангацгааж байна. Тэгээд одоо өөрсдийнхөө ажиллаж исэн салбаруудад дээр очиод бас өөрсдөө зөвлөх үйлчилгээ үзүүлээд эннийхээ хүрээнд нь одоо хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас зарласан зөвлөх үйлчилгээний яс хөрхөн урамшуул цалин гэдэг юм уу энийгээ бас аваад тэтгэврийнхээ орлогыг нэмэгдүүлээд ингээд ажиллаж байгаа. Гэх мэтчлэн ингээд урдаад байвал олон ажлууд энэ эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бид нар одоо цэргийн ангууд дээр очиж бие биелгээг одоо заах тий одоо цэргийн дуучин эрдмийн чуулгаас бэлтгэл жүлээнд гарсан ахмадууд маань очиж бие биелгээг зааж өгч байна. За тэгээд цэргийн албан хаагчтай чиглэсэн одоо лекц тий их орон хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой олон сайхан лекцүүдийг бас уншиж байна гэдэг ч юм. Олон үр дүнтэй ажлууд хийгдчихэж байгаа. Цааш ч хийн. Жил бүр шинэ гишүүд нэмэгддэг байх л та. Тэгэхээр ер нь бол дунджаар жил бүр хичнээн гишүүдээр бүр нэмж байна. За ер нь бол яг ингээд бид нар ингээд тэтгэврт гарч байгаа ахмадуудын тоог гаргаад үзэхэд жилдээ нэг 400 орчим хүмүүс тэтгэвртээ гараад байна. А тэндээс бид нар лөө чиглэж орж ирж байгаа нэг 100 гаруй орж ирээд байна. Тий. Одоо илүү манай нөгөө үйл ажиллагаа маань гоё нөгөө төгөлдөрж өгөөд одоо
ингээд үйл ажиллагаанд тогтмол хэвийн өгөөчтэй яваад байгаа болохоор ирж гишүүнчлэх хүмүүсийн тоо маань илүү нэмэгдэж байгаа. Дээрэс нь бид нар бас ингээд тэтгэвэр чөлөөндөө гарахаасаа өмнө өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж чадаагүй, тэгээ улс төр засгаараа үнэлүүлж чадаагүй ийм хүмүүсийг бас төр засагтас уламжилж тий дахин одоо тэднэрийнхээ бас хэрэг өөрсдийнхөө одоо нөгөө хөдөлмөрийг үнэлүүлэх ийм ажлуудыг бас хийж байна. Ер нь л өнгөрсөн одоо ирээдүйн загваруудыг ингэж холбож төр засаг иргэний нийгмийн байгууллагатай холбож ажиллаж байгаа, гүүр болж ажиллаж байгаа ийм байгууллага гэж бас ойлгогдож болохоор юм нийгэм дээлтэй сайхан бол байгуулгаж төлөвшөж байгаа. За баярлалаа. Бидний ярилцах хугацаа энэ түрээд дуусж байна. Тэгэхээр биднэрт маш сонирхолтой мөрдөстэй цэргийн салбарын тэр тусмаа эмэгтэйчүүдийн хөгжлийн клуб бэлтгэл чөлөөнд гарсан эмэгтэйчүүдийн холбоо клубын талаар мэдээлэл өгсөнд танд баярлалаа. За баярлалаа. Та нарыг бас урьж оролцуулсанд. Тэгээд ер нь одоо хүмүүстэй хэлэхэд одоо гинт бүх юм сайн сайхан болно гэдэг ойлголт бол өрөөсгөл шүү. Энэ нийгмийг сайн сайхан болгоход одоо хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Тийм учраас дор бүрнээ хичээж нийгмийг сайхан болгохын төлөө сайн дурын хүмүүнлэг ажлуудыг одоо хамтарч хийцгээе. Бид нар та бүхнийг одоо хүрэлцэн ирээд ингээд хамтарч ажиллахад бол дуртай яа хүлээж авахд бэлэн байдэн шүү. Манай байгууллагаар ирж үйлчлүүлээрэ гэж бас хүсэх байна. Баярлалаа. Баярлалаа. За танд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр студид Монголын цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн эмэгтэйчүүдийн клубын тэргүүн Отхон баяр ажиллалаа. Энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.